Хотын төв болон дүүргүүдийн гол зам дагуу эвдэр чагарсан хавтангуудыг шинжлэх ажил баяр наадамд өгсөн зуульчид ихээр ирдэг үедээ давхцаж хотын өнгө үзэмж нэр хүндэд сөргөөр нөлөөж байна. Мөн явган зорчигчид бартаатай нөхцөлс болж автозам руу шахагдаж ослын эрсдэлтэй тулгарч байхад албаныхан ажил хийгдэж байна гэх тайлбараар хариуцлагаас мултарсаар байна. Иргэд зам цорын ажлыг өдрийн цагаар биш шөнийн цагаар эрчимтэй явуулж хүн хүчийг нэмэгдүүлж төргөн шурхаа гүйцэтгэхийг нийслэлийн удирдлагуудаас шаардж байна. За нийслэлээс хийгдэж байгаа замын засвар тэр дундаа бол явган хүний засварын ажлууд болон шинээр тавьж байгаа явган хүний болон дугуйн замын ажлууд бол хийгдээд эд дундаа бол ороо явж байгаа. Одоо нийт гүйцэтгэл бол 46% бол явагдаж байна. За энэ дээр бол иргэдээс ирж байгаа гомдлууд бол манай нийслэлээр ч гэсэн ирж байгаа. За энэ юу гэх юм бол нийслэл бол өөрөө тендер зарлаж байгаа тийм ээ. Ажил гүйцэтгэлийн тендер зарлаж байгаа. За энэ дээр нь бол мэргэжлийн байгууллагууд нь бол орж ирж тендер шалгараад ажлаа аваад гүйцэтгэж байгаа. За энэ дөр нь бол ажиллаж байгаа инженерүүд нь ажиллаж байгаа гүйцэтгэгч компаниуд нь бол өөрсдөө ажлаа гүйцэтгээд явна. За нийслэлийн зүгээс бол чанарын хяналтыг тавина. За тэгээ хүлээж авах ажлуудаа бол хийж явж байгаа. Тэрнээс бол нийслэлийн зүгээс бол тухайн компани, тухайн инженерт нь бол тэр ажлаа яаж гүйцэтгэхийг бол заах нь өөрөө зүй ёсны хувьд ч гэсэн өөрөө буруу. Бид нар бол энэ ажлыг тендерээр зарлаад гүйцэтгэх компаниуд өөрсдөө инженер, өөрсдөө техник технологийнхаа өөрсдөө болсон хүчин ажлын хүчиндээ тааруулаад хийж явж байгаа. Нийслэлийн хэмжээнд 8 сарын 10-наас өмнө амжуулах зорилгын хүрээнд бол нийслэлийн удирдлагын 14 дарагт одоо намааг оруулаад нэгдүгээр орлогчийг оруулаад за агентлагийн дарга наруудыг оруулаад энэ бол нийслэлийн засаг даргаас бол үр өгсөн байгаа. За бид нар бол нийт 14 газарт бол за явган хүний зам болон дугуйн замуудын ажлыг хариуцсан явж байгаа. За энэ ажлыг бид нар гүйцэтгэхийг бол бид нар өөрсдөө хариуцж ажиллаж байгаа. Одоо жишээлбэл миний бие гэхэд бол хар хорин офицеруудын ордон дээр тавигдж байгаа явган болон дугуйн замуудыг хариуцж ажиллаж байгаа. Зам цорын нэрээр өмнөх саарл хавтан дахин тавьж өнгө төрөх бүтэц бүхий л талаараа хуучрын давтаж буйн төсөв шавхсан ч өөрчлөлтгүй гэдэг үгийг батллаа. Хотын өнгө үзэм сайжрах хош уламд ордож Улаанбаатарын 100 зам цорын шороо шавар дарагдсан хэвээр үргэлжилж байна. Зам засвар хийж буй компаниуд өдөр өдөрт нь засч чадах хэмжээгээр замаа хуулж баримжаатай ажиллахыг эргэж зөвлөж байна. Тухайлбал явган хүний замыг хавтгаар болон хуулж хэдэн өдрийн турш явган зорчигчийн ая тухайг алдагдуулдаг байдал сүүлийн үед нийслэлд түгээмэл болсон.